Дараагийн мэдээг танилцуулъя. Малайзийн хаан өөрөө авилгалтай тэмцэх газрынхаа даргыг сонгохоор болсон байна. За сүүлийн үед Малайз улсад авилгалтай тэмцэх комисстэй холбоотой дуулан шуугаад нэгдэж байгаа. За ялангуяа тус байгууллагыг удирдах байгаа тэргүүн нь өөрөө авилга болон албан тушаалаа уруулан ашигласан байж болзошгүй дуулан шууганд холбогдсон учраас энэхүү хааны зүгээс эрх мэдлээ ашиглан тухайн байгууллагын тэргүүнийг сонгох үйл ажиллагаанд оролцох тухай мэдээллийг пүрэв гарагт мэдэгдсэн байна. За тус агентлагийн одоогийн дарга нь ёс зүйн үйлдэлийн улмаас удаа дараа энэхүү огцрох дарамт шахалтанд байгаа. За 2 дугаар сард Малайзийн авилгалтай тэмцэх комиссийн ерөнхий комиссар Азам Баки болон тус агентлагийн бусад өндөр албан тушаалтныг ёс зүйн үүдэл нийтийн албаны журмыг зөрчсөн гэсэн хэрэгт буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэл гарч байгаа. За түүнээс хойш ерөнхий комиссар Азам Бакиг албан тушаалаас огцрохыг нь удаа дараа шаардаж байна. Азам болон Малайзийн авилгалтай тэмцэх комисс нь уг мэдээллийг үнэлэхгүй гэж няцааж байгаа юм. За тухайлах юм бол энэ мэдээллийг дурдвал 2 дугаар сард 2 өдрийн туршид Bloomberg-ээс авилгалтай тэмцэх комисс болон түүний удирдлага Азамын эсрэг мэдээлэл нийтэлсэн. 2 дугаар сарын 10-нд Bloomberg тайландаа Azam Velocity Capital BHD нэртэй санхүүгийн үйлчилгээний компанид 800 мянган рингит буюу $10 шилжүүлвэл 222 мянган $10 орчмын хувьцаа эзэмшдэг гэсэн ийм мэдээллийг дурдсан. За хувьцааны үнэ нь төрийн албан хаагчдын хэрэгжүүлэх ёстой засгийн газрын удирдамжин заасан дүнгээс өндөр байгаа нь асуудал болж байгаа юм. За дараагийн өдөр нь дотоод баримт бичиг болон гэрчүүдтэй хийсэн ярьцлагыг иш татсны үндсэн дээр Bloomberg авилгалтай тэмцэх комисс нь корпорацийн мафи гэж нэрлэгдэх бизнес эрхлэгчдийн бүлэгтээ үгсэн хувилцсныг нь тогтоосон байна. За энэхүү дуулан шуугаан ерөнхий сайд Анвар Ибрагимийн засаг захиргааны хэрэгжүүлж байгаа дотоод бодлого за ялангуяа энэхүү бодлоготой холбоотой засаг захиргаанд хагарал улам гүнзгийрүүлж байгаа гэдэг нь харагдсан. За мөн гол холбоотнууд нь ерөнхий сайдыг авилгалтай тэмцэх чиглэлд өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм. Засгийн газар Азамын эсрэг зарим мэдээллийг шалгасан боловч цагдаа болон бусад эрх бүрх байгууллагууд холбогдох мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулах хүртэл үр дүнг нь нийтлэхээс олон нийтэд нээлттэй болохоос татгалзаар байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Азамын авилгалтай тэмцэх комисстэй байгуулсан гэрээ 5 дугаар сард дуусах юм байна. За Султан Ибрагим томилгоог улс төржүүлэх шаардлагагүй гэж хэлээд даргын үүрэг нь агентлагийн авилга хөрөнгө завших эрх мэдлээ уруулан ашиглахтай тэмцэх үр нөлөөг хангахад чухал гэж хааны хэвлэлийн албаны гаргасан мэдээлэлд дурдсан байна. Хаан зорилготой холбоотойгоор Анварын алба болон авилгалтай тэмцэх комисс нь тайлбар өгөхөсөл бол тэр даруй хариу өгөөгүй байна. Үндсэн хуулийн дагуу хаан нь ерөнхий сайдын зөвлөснөөр засгийн газрын гол агентлаг Яамдын дарга нарыг томилж болдго юм байна. Малайзийн авилгалтай тэмцэх дээд албан тушаалтныг томилох асуудлыг 2009 онд Малайзийн авилгалтай тэмцэх комиссийн хуулийн 5 дугаар хэсэг заасан дагуу зохицуулдаг. За үүнд хаан ерөнхий сайдын зөвлөсний дагуу ерөнхий комиссарыг томилно гэж заасан байдаг. За Малайз улсын хувьд нэлээд өвөрмөц хаан цэцэглэлийн тогтолцоог хэрэгжүүлдэг. За тус улсын хааны угсааны 9 гэр бүл байдаг. За эдгээр 9 гэр бүлийн тэргүүнүүд нь 5 жилийн хугацаанд ээлжлэн хаан ширээнд суудаг юм байна. За хаан цэцэг нь бол ерөнхийдөө бэлэгдэл ёслолын үр гүйцэтгэдэг. За уламжлал ёсоор улс төрөөс дээгүүр статустай гэвч бол сүүлийн үед улс төрийн тогтворгүй байдал тус улсад нөлөөлөх болсны улмаас эрх мэдлээ ховорхон хэрэгжүүлдэг хаан нь илүү нөлөөтэйгээр улс төрт оролцох болсон байна.